22 гишүүн улсын хурлын гишүүний бүрэн эрхээсээ түтгэлцэхэд бэлэн боллоо. Эсвэл бүр бүрэн эрхээсээ татгалзлаа гэсэн мэдээ яваад эхэлж байна. Манан бүлэглэлийн улаан хамгаалагч Мие Данжаадан суурнаасаа хохрог унсан тул цаашид оршин тогтнох аргагүй болсон лойврчдын аргаа барсан үйлдэл шүү дээ энэ бол. Хэрвээ эднийг тэр концессингээрээ Эрдэнэтийн 49% лойвр мөн тэдний ланжгаруудад холбогдох жидүүгийн мөнгөөр өөр дөмнөнд гараа угаасан дархны 800 саяын лойвр зэрэгт нь эрүүгийн хэрэг үүсгэж улсын хурлын гишүүнээд нь төдөлзүүлэх хүсэлд орж ирлээд бол ямар үгсийг нь улсын хурал тарах, ямар балдуурчных нь бүрэн эрхээсээ түтгэлцэх мантайлан болно. Үзэж чадахгүйсэн хүрэлцэх зандан шатар хоёрынхоо хормоодор сүгдэж ахаа намайг авраарай биднийгээ битгий шорон руу өгч явуулаарай. Далайсан газар чинь далд орж далсан газар чинь ил гарч явъя мавья болно шүү дээ. Товчхондоо тэд өөрсдийн үйлцэн гэм тэргүүдээ шалгуулахгүйгээр улсын хурлыг тарааж эрх сонгуулийг бодлоонтуулан дахин манан үүсгэж өөрсдөө яднаас мултгсан орлого нь энэ улсын хурлыг тараана мараана гишүүний бүрэн эрхээсээ татгалзын матгалзын шүү дээ. Тийм байхгүй л өөрчтэй. Одоо удахгүй та нарыг хэрэгээс мултдаг шүүх прокурор авилгатай тэмцэх газрын дарга нар чинь солигдно. Яг тэр үед та нар бүрэн эрхээсээ татгалзын инээ тэрэ гэж нэг хуцаарай. Ёстой хоншорчин дутна. Шудраг усын хонгол нуруу усны дараа та нарын амнаас ямархуу арчааг үг цуухыг чинь нэг харнаа.